Хүснээр утсаа орлоо, скролдоод үгүй бол гэрийнхэн даалгавар хийгээд ч юм уу ингээд сууж иж болдог. Япон хүмүүс болон гадаад ажилтны хооронд би ингээд чаавас нэг миний өөрийнхөө нэг брок инглишээр нэг жоохон орчуулга хийдэг гэсэн байхгүй юу. Энэ нэг сарын 1 2 3 болохоор цагийн 1800 авч ирсэн. Сэмбэцано. Энэ удаад болохоор Японд хийжсэн миний хамгийн гоё ажлуудын талаар хуваалцахаар бэлэн болсон байна. Тэгээд гоё ажилдаа зориулаад өнөөдөр энэ цэнхэр сорочиг өмссөн байна. Энэ цэнхэр сорочиг болохоор айгүй гоё төвхтэй. Японд жил болгон виза сонгуулах болгондоо яг энэ яг чи мэдгүй яг энэ сорочигтой байж таардаг байсан. Яг нэг бичигэнтний бүр яг нэг зорчил болсон яг миний цамц. Яг нэг Японы Zaircard визаны яг нүүрэн дээр байдаг цамц байгаа. Тэгээд энэ цамцтайгаа хуваалцъя. Миний хамгийн дуртай гой санагдсан ажлуудын нэгт болохоор Сагава гэд газар байгаа. Тэгээд Сагава нь болохоор яг нэг Amazon шиг тийм ачаа бараа тэш таваар хүргэлтийн тийм компани. Тэгээд тэрэнд болохоор би юу идэг байсан бэ гэхлээр одоо энэ айгуу том тракаар ачаа ингээд хурж ирдэг. Тэнгүүд л яг ялгадаг газар нь би зогсдог гэсэн байхгүй юу. Тэгэл анх яг энэ ажилд орохдоо яана ачаа ялгана гэдэг тэнгүүд л тэрэн дээр нь хаяг байгаа. Тэнгүүд л тэр ханзнуудыг одоо би уншиж чадахгүй ханзаа яг ч бүрэн дүрнчээ ажиллаж чаддаг болохоор яаж ялгана да гэл. Тэр нь жоохон санаа зовдөг байсан. Тэгсэн чинь тэгээд айгүй азтай зөөр тэр газар ороод л тэгж дарга надад юу хэлсэн бэ гэхээр чиний зогсох газар хариуцах газар бол энэ чи зүгээр 9-оор ихэлсэн ачааг л ингээд татаад аваад тэгээд яадаг гэхлээр ингээд том таракаар ингээд бэлэн басан бараа тавар ирээд зогсонгуудаа ингээд урсдаг зам дээр ингээд ачаагаа ингээд тавиад тэг ингээд урсна. Тэнгүүд л би тэрийг ингээд зүгээр ингээд хараа зогсоод энэ зав яг 9-оор ихэлсэн ачаа байна уу гэл яг 9-оор ихлэнгүүд л аавна. Гэтэ хаяа бас нэг энэ 9-оор ихэлсэн ачаа байна те гэж бодоод ингээ хараад өнгөрөөчтэй. Тэгээд ингээ өнгөрөөч ингээ яхаа буцаж тойрж ирэхэд нь л яана л да. Ачаагаа зулгаж аавна. Яг нөгөө нэг нисэх хонгосны буудлын дээр яад штэ. Ингээд хүмүүсийн нөгөө нэг айгуу том нэг цөвхнүүд эдэн штэ. Айдлын том чимдаамнуудыг ингээд яадаг штэ урсгаж гарч ирэнгүүт ингээд игээл хүмүүс гөлөөгөл ингээд харж идэв штэ. Миний чимдаа гэдэг чи би яг өдөр болго ажил дээр 9-өр ихсэн ачаа юу вэ? Тэгэж хардаг байсан. Тэгэл 9-өр ихсэн ачаануудын татаж аваад тэгэл яг миний татаж авсан ачаануудыг болохоор ирчүүд нь ингээд миний ард зогсож идэг. Тэгэнгүүтээ ирчүүд нь миний татаж авсан ачаануудыг ингээд контейнер дотроо яг нэг тетр шиг бүгднийг багттал нь ингээд хөөрхөн өрөөд оруулцдаг. Тийм ирчүүд нь жоохон хэцүү хүнд мөргөн тэг эмхтэй одоо хүнийх нь болохоор зүгээр ачаа татна. Гэхдээ мэдээж бүр амар том ачаанууд ирнэ штэ. Ингээл татаж чангааж амжихгүй ч гэх юм хүчрэхгүй тэгэнгүүт л нэг хөрхөн Япон ах нар ингээл үгүй гэтээ ихэнхдээ манай дарга айгу тусалдаг. Тэг үгүй бол нэг гадаад ажилчид зарим нэг японочдод бас тусалдаг. Гэтээ бас зарим Япон ах нар бол тэгэл тэр намайг ажиллаа хийхэд минь өстой ч ингэ саад болохгүй өөрөө сайхан ажиллаа хийгээ гэд би тэр хүнд ачаатай зөөрөлтэй татчихад зогсож яхад тэгээ надад сайхан саад болохгүй саад болохгүй гэдгийг туслахгүй л байгаа байхгүй. Тэгээл нэг намайг ингэ ганцаар ингэ ажиллаа хийхэд маань ингэ саад болдгоо зангаараа тэгэж тусуулдаггүй бас нэг тийм нэг сонин зантай байдаг байсан. Гэхдээ яхаа энэ л муулаад хэлчихээ гэвэл энэ л юм да. Тийм хүнд үед ганц нэг бүгд биш ганц нэг нь тусалдаг. Тэгэхээс бол айгүй хөөрх ингээд хүнд ачааг татаал өчтдөг ямар ч асуудалгүй. Тэгээд бас энэ ажлын бас нэг гоё тал нь болохоор юу яадаг гэсэн. Трак ирэхээс өмнө одоо ингээд биднэрт ялгах ачаа байхгүй гээд хийх ажил байгаа шүү дээ. Тэнгүүд л яг тэр үедээ хүснээр утсаа орлоо, скролдоод үгүй бол гэрийнхэн даалгавар хийгээд ч юм уу ингээд сууж иж болдог. Тэгээд сууж хахад бол дарга марга нэг хөглээд байхгүй ямар энэ минийгээ цэвэрлээд нэгтийгээд байхгүй. Зүгээр миний ажил чинь зүгээр ачаа ялгах л юм чинь. Тэгээд ер нь их яагаад тахгүй өглөө яншаад тахгүй зөө дарга нь. Тэгээд тэр хооронд ачаа эртэлтэй ойр зур юм яриад ингээ миний Япон хэлийг сайжруулах гал жижиг сажиг юм асуугаал ингээ бэждэг байсан. Тэгээл уцаахаал даалгавраа гал хооронд яриад хөгжилтөөл. Тэгээд дэлгүүрж ундаа снапсаг авчирж идээл. Тэгэл мангар том ачааны трак машин ирэнгүүт л ачаа ялгадаг. Тэг ер нь бол зовоодох юм байхгүй айгүй амар ажилладаг гэсэн.
миний хамгийн гоё хийжсэн ажил бол хурмын ордон байгаа. Тэгээ хурмын ордонд болохоор ингээ хурмын ордонд үйлчилдэг одоо зөөгч гэсэн үг юм уу та хийдэг байсан. Тэгээд Монголд болохоор ингэдэж штэ хуримд ингээд одоо хурмын ордонд гэрэлтэй батлуулчаад тэгээд талбай дээр болон талбай дээр очиж зураг авахулна, гандан дээр очиж зураг авахулна, зайсан дээр очиж зураг авахулдаг. Гэтэ тэрнээс өмнө яг нэг студид ингээ байгалийн гоё хурмын зураг мөргөд авахулдаг штэ. Яг гэрэлтэй батлуулах өдөр нь болохоор яг нэг иймэрхүү 3 газараа зураг авахулчаад тэнгүүтээ ресторанд урдэн штэ. Ресторанд гэрэл батлуусны дараа эсвэл нэг шууд зураг мөргө авахулчаад өргөжлүүлээд ресторанд урдагч байх зарим хорон болохоор оройн хоолнд шууд ингээд нэг 4-5 цагийн дараа ч юм уу оройн ингээд ресторанд урдаг те. Нэг Монголд бол нэг хорон бол иймэрхүү байдаг. Хурмын ордонд гэрэлтэй батлуулах юм бол дараа нь заавал ресторан хурмын байдаг ч юм уу. Ингээ нэг тийм тустай газар руу ингэж одоо юу гэмдэ байршил сольдог үйл ажиллагаа ихтэй гэх юм уу. Тэнгүүд л яг христийн сүмд гэрэлтэй батлуулаад байдаг хүмүүс болохоор сүмдэрэ гэрэлтэй батлуулаа шууд сүмдэрэ ингээл цайлан байлга хийдэг ч юм уу. Тэгээд өөр амралтын газруудад бас яг тэнцэнэ шууд хурмын яслаа хийгээд тэг өргөжлүүлээд тэнцэнэ хурмын яслын цоог нь өргөлжилдэг ч юм уу. Нэг тиймэрхүү янз бүрийн байдлаар болоод идэг санагдаж байна. Тэнгүүд л Японы болохоор хурим болохоор яг нэг тийм нэг юуны барууны жанжлаар ингээд сүмд гэрэлтэй батлуулдаг. Тэгээ би болохоор миний ажилладаг байсан газар болохоор яг бүх юм нэг доороо заяа. Ингээд хуримлах гэж байгаа хосуудад бүх мөнгө нь байх юм бол бүгд ингээд нэг доороо байдаг заяа. Гэрэлтэй батлуулна. Тэгээ батлуулчаад гарч ирээ зураг авахуулаад тэнгингүүтээ түүнийхээ дараа шууд ресторан руугаа ороод ингээд одоо хурмын одоо цайлгын үйл ажиллагаа хурмын ордны тэр хурмын ордонтойгоо одоо бүгд нэг газар байшин байрлал нэг газараа байрладаг байсан гэсэн үг байхгүй юу. Тэнгүүд гэрэлтэй батлуулчаад шууд ресторан руугаа ордог гэсэн үг. Тэгээд тэнд ресторан руугаа орохдоо бас яно хурмын хосууданд бас нэг тустай газар амарч мамраа хуцнараа сольж мэлээд нэг тиймэрхүү бас болно. Тэгээд тэр хооронд хурмын жочдыг орж ирэнгүүт л welcome party гэж нэг жижиг сажиг уух юм стартер гэж жоохон снэкер эхлээл. Тэгэл нэг юу хурмын хөтөлбөрийн үйл ажиллагаа явагддаг байхгүй юу. Тэгэл бүх жочдыг орж иж суулгуулаад тэгэл нөгөө уух юм мумын захиалга тэгээд өнөө одоо харшилтай эсгийн насуун зочдтой тэгэл японоор яриад тэгээ энэ болохоор амар миний ингээд япон хэлний хөгжил бас давхар англи хэлний хөгжил бас айгуу тусалсан. Би болохоор яг англиар бүр амар тийм сайн мундаг ярьдгүй ч гэсэн Япон хүмүүс болон гадаад ажилтны хооронд би ингээд чаавас нэг миний өөрийнхөө нэг брок инглишээр нэг жоохон орчуулга хийдэг гэсэн байхгүй юу. Тэгээд нэг орчуулга хийж мэгээл тэгээд дээрэс нь манай хурмын ордон болохоор Нагоя би ч Нагояд амьдардаг байсан шүү дээ. Тэгээд Нагоя портын ойролцоо Нагоя бомбын ойролцоо гэсэн үг. Тэгээд энэ манай энэ салбар болохоор юугаар алдартай гэхэлэр гадаад ажилчид одоо гадаад үйлчлэгч одоо бид нэр одоо сервер гэдэг гадаад ажилчид ихтэй гэдэг утгаараа айгүй нөгөө нэг одоо давуу тал гэх юм уу. Тэгээд одоо хуримд орж байгаа зочид нь хүртэл ингээл айгүй англиар ярих гэж хичээдэг. Зочид нь ингээл гадаад ажилтныг хараад айгүй баярлан. Тэгээд зарим нэг Европ, Америк тэгэл хар ястай бүр ингээд Нижери улсын иргэн мэргэн тэгэл ингээл ажилдаг манай сургууль там сурдаг байсан. Тэгэл тэднэртэй ингээл зочид айгу зураг авахулдаг. Тэгээд дээрэс нь бид нар бас яадаг үсэ. Ингэр дээр нэг улсынхаа нүг далбайг зүчдэг ус. Тэр нь тэгээд айгу гоё ингээл ямар олон улсын хүн ажилт юм бэ. Тэнгүүд л яадаг үйлчлүүлэгч нартай ингээл харж байгаа л би ямар улс намайг ямар улс гэдгийг таагаар гэдэг ч юм уу ингээд бас хөөргөн яриа өрнүүлдэг айгу сонирхолтой байдаг байсан. Сая ярьж байхдаа ингэр дээр зүүдэг байсан далбай гэд тэнгүүд санаад зүүгээд түрээд ирлээ. Энэ болохоор сүүлд ийм том болсон. Анхандаа болохоор ийм жижиг байдаг байсан. Харагдаж байна уу? Ийм жижиг байж агаад
Тэгээд сүүлдээ болохоор дан цагаан цамцтай болоод за би нөгөө хормиорнд ажиллаж исэн үеийнхэн зургнуудыг олох юм бол оруулчих заяа. Тэгээд өмнө нь юм жижиг байдаг байхад нөгөө нэг жилэтгтэй хар жилэтгтэй байхад энэ жижиг юм айгүй харагддаг байжгаад тэгээд дан цагаан цамц руу ингээд шилжсэн чинь жилэтггүй болоод тэгсэн чинь энэ жижигхэн улсын даал болохоор ингээд харагдахгүй болоод эхэлж байгаа хгүй нэг тодорхой тэгсэн чинь тэгээд манай дарга болохоор биднэрт ийм томыг авч өгөөд ийм том Монгол улсын тэгээд ингэхдээ энэ одоо ингээд минийх манай дарга тэгээд ажлаас гарч марахад бол тэр чигт ингээд надад төгсөн. Тэгээд өмнөх нэг муухай ажлын талаар ярьж байхдаа тухайн ажлын газрын даргаас бүх зүйл шалтгаалдаг гэж би ярьжсэн шүү дээ. Манай хурмын ордны дарга маань биднийг хариуцдаг байсан хүн маань болохоор айгүй тийм гоё коллективтэй хүн байдаг байсан. Тэгээд биднийг ингээд зөвхөн ажиллаа хийгээл дуусаад ингээд бүх харилцаа дуусах биш яг нэг тэр чигт амьдралын найзууд болж чадсан. Одоо манай хурмын ордны болохоор ажил тэр Нагои дахь салбар угаасаа бүр байхгүй болцсон. Би болохоор энэ ажлаас болохоор ингээ гарьи барьи гээл ингээ бүр ингээ гарахын төгс болж гарч байгаагүй бүр угаасаа би ажлаас гараачгүй байсан. Яасан гэхлээр зүгээр манай ингээ тэр салбар маань жоохон ажил нь багасаад тэгээд дээрэс нь манай хурмын ордны тэр газар нь ингээ өөрөө ингээ манай хурмын ордны өөрийнх нь газар биш байсан. Тэр Аркансел гэдэг манай хурмын ордны нэр болохоор Аркансел байхгүй. Тэр Аркансел гэдэг тэр газрын яг тэр байгууллагын яг өөрсдийнх нь газар биш байсан гэдэг утгаараа тэр хоо салбар тэр чигтээ ингээд татан буугдсан. Тэгээд татан буугдахаас өмнө нэг сүүлийн өдөр нэг ажиллаж өгсөн. Тэгээд би чинь нөгөө нэг өөр газар ажилд орж бүтэн цагаар ажилд ороод тэгээд хурмын ордонд цагийн ажил хийх боломжгүй болоод зөвөр гарцсан байж байгаа. Тэгсэн ч гэсэндээ яг бүр манай ингээ хурмын ордны салбар маань ингээ бүр татан буугдахаас өмнө одоо сүүлийн удаа хамтдаа нэг гоё ингээл гадаад ажилчин болон тэр ингээл гоё дурсамжаас эргэж нэг өдөр гоё ингээд ажиллаад мөрөөдлөө биелүүлсэн. Тэгээд энд ажиллаж байхад болохоор би аюу олон гадаад найзуудаа болж чадсан. Тэгээ хамгийн чухал нь болохоор тэр хурмын ордны дарга нь өөр аюу сайн хүн байдаг байсан. Тэр хурмын ордны дарга нь өөр Америкт тусны хэсэг ажиллаж амьдарч ирсэн учраас гадаад хүн гадаадд амьдрахын хэцүүг аюу сайн мэддэг. Тэгээ тийм байсан тулдаа аюу сайн ойлгож өгдөг байсан. Аюу сайн сонсож өгдөг, амьдралын зөвлөгөө өгдөг. Яг ингээ миний Япон ах шиг болцсон байдаг байсан. Тэгээ би хаяа Японд байхдаа ингээл аюу сэтгэлээр унаад ч юм уу ингээл чуухай пим ингээл жижиг сажиг аюу хөнхөө 3 градус 6 градусын зарим нь хоруу ёо гэл янз бүрийн юмнууд ингээл жижигхэн хөргөн ингээд коктейл шиг алкогол ингээ уудаг. Тэмүүтэ тэрийг Instagram-ийн стори дээчдэг. Тэнгүүт л нөгөө нэг манай хурмын ордны дараа үзчихэн манай тэнгүүтээ намайг ингээл чатар орчихэл чат өдөр бол уугаад байгаа мөгүй үсттэй мэдтэй гэл ингээл анхаарал тавьдаг аюу гоё. Тэгээд хүний газар байхад бол яг ингээд тухайн яг улсынх нь нэргэндээ ингээ гоё найз болоод халамжлуулна гэдэг бол цаанаа айгу гоё юм бэлээ. Тэгээд энэ ажил ингээд бүр ингээд татан буугдсан. Тэгээд одоо ингээд ажлын хамт олон биш ингээд болчихсон хэрнээ. Тэгээд одоо хүртэл одоо нэг гоё зүйл нь болохоор юу яд юм аа. Ямар нэгэн үйл ажиллагаа бол 100 ингээд заавал хамтдаа уулзаж нэг гол нэрийг орж ингээ барбекю хийдэг заяа ингээ махшаарч хамтдаа иддэг. Тэгээд өвөлдөө ч юм уу ингээл хид хид удаа уулзаж оны өмнөхөн шинэ жилийн үеэр үгүй бол он гарсны дараач гэх юм уу заавал нь яаж иж байгаа тийг холбоо сүлбэ бариад бөөнөрөө уулзаж орой хоолцоо гэддэг нэг тийм коллектив тийм харилцаа холбоо ингээ байнга байдаг үе үе ингээд уулздаг. Тэр нь болохоор ингээд айгуу гоё. Яагаад тэгэхээр Японд ингээд ямар нэгэн газар ажиллаж агаад тэгээд ажлаас гарах юм бол биш үү. Тэгэд баг тэр хүмүүстэй баг холбоог болдог байхгүй юу. Тэгсэн чинь манай ингээд юуны хурмын ордны тэр бүхэлдэн тэр салбар нь байхгүй болсон. Бүгд ингээд тэр ажилдаа ингээд ямар ч хамааралгүй болсон байгаа шүү дээ. Тэгсэрнээ одоо стил ингээд би биендээ холбоо ярьдаг, уулздаг, янз бүрийн ивент зохион байгуулдаг. Тэр нь болохоор надад айгүй гоё санагддаг.
Хурмын ордны талаар бол нэг иймэрхүү ер нь дурсаад байвал гой сайхан зүйлүүд нь бол дуусахгүй. Тэнд бол миний ингээд олон улсын найзуудын хүрээ болон англи хэлний мэдлэг бас японы хэлний мэдлэг бол бүгд бол ерөөсө бүүм хийсэн тийм гоё газар байгаа. Тэгээ одоо хүртэл холбоотой байдаг найзуудтайгаа. За хурмын ордны тухайд юм байдлаа. Гуравт нь болохоор dishwasher хийжсэн. Яг энийг бол гоё ажлынхаа тонд оруулаад байгаа юм. Яагаад гоё ажлынхаа тонд оруулж байгаа вэ гэхлээр өштэй өндөр цалинтай байсан. Яг бүр ингээд уртаар бол ингээд хийж бол чадахгүй юм байна лээ гэдгийг бол ойлгосон. Жохон хэцүү өдөржингөө зогсно. Тэгэл халуун юун дотор тэр одоо халуун ус мустай ингээд гар айгу харьцсан. Тэгээд нэг бээлийн өмснө тэгсэрнэ ингээд бээл хитэн давхар бээлийн өмснө дотор нөгөө гар ингээд юм удаан угаахаар ингээд гар нэгсэн ингээд хөгшрөд илж ирэх гээд байгаа юм шиг нэг амар нороод нэг тийм сонир болчихсон шүү дээ. Тийм болчтой байсан. Тэгээд энэ ажил болохоор 3 өдөр л ажилласан заа энэ ажилд. Одоо Японд шинэ жил нь болохоор ингээд цагаан сар нь байдаг байхгүй юу? 10 сарын 31-ний орой шинэ он гарлаа. Тэгээд 1 сарын 1 болж цагаан сарын шинэ 1, 2, 3. Тэгээд ерөнхийдөө эхний 3 өдөр бол тэгэл амар ачаалтай байдаг. Би болохоор Нагоя стейшны ойрхон гэжтэй шууд Нагоя стейшн дээр байрладаг Marriott Hotel гэдэг чочод буудлын dishwasher хийжсэн. Энэ болохоор яг цагаан сарын эхний 3 өдөр бол амар ачаалтай. Тэгээд дээрэс нь японочууд нь өөрсдөө бас цагаан сараар баярлаж амрах гад 1 сарын 1, 2, 3-нд бол амарчдаг. Тэнгүүт л энэ 1 сарын 1, 2, 3-нд болохоор цагийн 1800 авч ирсэн. Цагийн 1800 yen. Тэгээд өглөө 7-оос орой 7 бол бараг 10 мар хүртэл ажиллаж байна. Бүр амар уртаар яг 3 өдөр өгч байгаа юм шиг ажилладаг гэсэн. Тэгэл цагийн цалин нь өндөр болохоос 3 өдөр бол өгч байгаа юм шиг ажиллаад тэгэл цалиныг аваад баярлж байгаа юм жаа. Яг уртаар одоо ингээ байнга урт тим цагаар ажиллана гэвэл ёо баг бийг бол тусгал ах л та. Тэгээ энэ ажилд болохоор яаж орсон бэ гэхлээр манай хурмын ордны дарга маань ингээ найз нь хэмүү танил тийм хүн нь болохоор ингээ зуучлж өгдөг. Яг нэг он гараа цагаан сарын яг тэр 1 сар 1, 2, 3-нд амар ачаалтай байдаг. Тэр үед ажлынхан олон идэг айгүй хэцүү. Тэнгүүд л манайд ч гадаад ажилчид байгаа учраас гадаад ажилчид тэгээд нэг гэр бүлтэйгээ нэг цуг байгаад байдаг хүмүүс байхгүй. Тэгээд яг бүгд биш ч гэсэндээ тэгээд ерөнхийдөө одоо цагийн ажлын хөлс нь өөр өндөр байгаа учраас гадаад ажилчид гэр бүлийнхандаа ингээм хамт баярлж чадахгүй угаасаа гадаад ганцаараа байгаа ч гэх юм уу тийм хүмүүс болохоор ажилсан хамаагүй дээр байгаа байхгүй өндөр цалинтай нэг 2 3 өдөр нэрчимтэй ажиллаж чад. Тэгэд бол энийг бол 2 жил дараалж ийл байла 3 өдөр ажиллаад тэгэл мөнгийг бол цөм хийн. Тэгэл дараа жил нь бас дахиад бас нэг хийсэн баг. 3 дахь жилд нь нэг дутуу ажил руу яалаа. Ямар ч зэн 2 3 жил дараалаад цагаан сараар тэгэж ажилласан. Тэгээ энэ бол тэгээд угаасаа уртын хугацаанд бол дэмий богино хугацаанд өндөр цалинтайгаар бол хийхэд бол боломжийн ажил. Тэгээ энэ бол тэгээд юугаар яаж асан учраас хурмын ордны даргаараа зуушлуулж орсон гэдэг үднээсээ ч гэх юм уу манай хурмын ордны даргач өөрөө айгу тийм гоё нэрхтэй хүн. Тэгээ тэр утгаараа өндөр цалинтай айж гэдэг утгаараа тэгээ нөр 3 өдөр гэдэг утгаараа тэгэл тэр хэцүү одоо маш том одоо ингээд dishwasher машинсээ ингээл 5 мав халбах сэрэнүүд ингээ үрж байгаа хийн гэдэг чинь бас тэгэл маш нэг дор маш их 5 мав хүрээл ирнэ тэр болгоныг бол ингээл зохицуулж угаана гэдэг чинь бол бас цагтаа амжуулна гин тэгээ аяг талбарын бас хагалчихгүй шиг ингээд өвтэйхэн барьж хийн гэдэг чинь бол тэгэл бас лалаан шүү дээ. Гэтэ 3 өдөр гэдэг утгаараа л айгу баяр хүртэй ажиллалт тусгасан. Сагава хурмын ордон dishwasher гэдэг ингээ 3 ажлыг сайн айгу гоё ажиллаа гэд би тодорхойлоод оруулчлаа. Тэнгүүт л одоо миний өмнөх хөвчлөг одоо муухай ажлуудад бас ороогүй, бас өнөөдрийн гоё ажлууд гэсэнд бас ороогүй. Тэгсэн хэрнээ би ингээд одоо хоол олж идсэн гэх юм уу. Амьдралд айгу тусалсан тэгсэрнээ бүр ингээд дараа нь ингээд хиймээргүй санагдсан нэг ажил байгаа. Тэр нь болохоор асаргаав. Тэгээд айлч салбар руу орох хэрэг хэцүү заяа. Мууч талтай одоо муухайж ажилд орно.
Тэнгүүтээ бас гоё ч ажилдаа орно. Асаргаа гэдэг нэг ажил байгаа. Тэгэд энэ талаар болохоор дараачийн бичлэгээрээ зөвхөн асаргааны талаар Монголд байгаа хүмүүс яг юу ч мэдэхгүй ингээ ханахуу явж хийх гэж байгаа хүмүүст яг зөвлөгөө болсон тийм асаргааны талаар дэлгэрэнгүй ярьсан бичлэг оруулсан заяа. Бүр дэлгэрэнгүй одоо хинч ярьдгүй зүйлүүдийг би дэлгэрэнгүй бүр ингээд яриад та нарт сонирхолно заяа. Бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Өнөөдрийн энэ миний дурсан ажлуудын талаар болон өөр асуух зүйл байвал заавал комент өчиж асуугаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай. Бэж. Subscribe дарж намайг дэмжээрэй.